За өрхийн төсөв програм дээр төсөв огтхон гарч ирнэ. Та дансаа үүсгэх дараа заавалч төсөө үүсгэх ёстой. Төсвийг тухайн сард үүсгэдэг. Аливаа өөрөх айл болон хувь хүн царийнхаа орлогыг царийнхаа заргалт хүргэх төлөвлөгөө юм байна. За төсвийг үүсгэхдээ төсвийг шинээр үүсгэж болно. Төсвөө шинээр үүсгэхдээ төсөв үүсгэх гэдэг командыг ашигладаг. За энэ төсвийн нэрээ үүсгээд тухайн сараа үүсгээд нээлттэй алдах гэсэн төлөвөө сонгож тална. Үүнийг бас хөнгөвчлсөн арга нь бол дараа сарын төсвөө үүсгэхдээ өмнөх сарын төсвөө хуулбарлах боломжтой байдаг. За ингэж хуулбарлахын давуу тал гэхээр төсвийн задаргаа буюу энэ төлөвлөгөөт орлого төлөвлөгөөт зарлагын энэ төлөвлөгөөг дараа сартаа хуулбарладаг. Тийм учраас дахин энэ төлөвлөгөөт орлого болон төлөвлөгөөт зарлагыг үүсгэх шаардлагагүй гэсэн. Энэ хэрэглэгчдийн бүртгэх үйл ажиллагааг хэлбэрчилж байгаа хэрэг. За төсвийн мэдээлэл засахын тулд энэ тохиол гэсэн командаар засна. За төсвийг бас төлөв нь нээлттэй хаалттай гэсэн төлөвтэй байгаа. Та үүнийг данс модулаар ойлгосон. За одоо жишээ нь хаачих юм бол харагдахгүй. Хаасан төсвийг харах гэдэг командаар харж болно. Бицаага тохиргоо хийгээд нээлт сонгож болно. За төсвийг устгахтай нь устгах командыг ашиглана.